Системийн авилгалыг сэргээх элбэг доржийн схем. Дэд бүлэг. Элбэг доржийн гар хүл, залгамж халаа. Аливаа систем нь тодорхой зорилгын дор ухсрагдаж шийдвэр гаргагч, холбогч, бүрдэл элементүүд, гүйцэтгэгчид гэсэн бүтцээр дамжин үйл ажиллагаагаа явуулдаг. Элбэг доржийн ухсарсан системийн авилгалын хан нэрэм нуран унаж эхэлсэн тул тэрээр аврах, сэргээхэр чармаан ажиллаж байна. Түүний авралын зам, найдлага нь хуяа нарт эзлэгдсэн ардчилсан нам болоод байгаа юм. Юуны өмнө элбэг дорж хилийн чандаас нөлөөллийн ажиллагаа явуулах замаар ардчилсан намын даргаар луугаан төмрийг, тэрүүн дэд даргаар баяр цогтыг тавьж чадсан. Одоо тэднийхээ гараар системийн авилгалаас сэргээн босгох, үүний тулд эрх сонгуулийг ашиглахаар тооцож, төлөвлөж, хөрөнгө оруулалтын үүрэг даалгавар өгдсөн. Элбэг доржийн шинээр ухсарсан системийн авилгалыг сэргээх схем дараах байдалтай ажиллаж байна. Системийн эзэн элбэг дорж. Санхүүгийн холбон тоглогч нь сахал эрдэнэ үлэг. Нэм дорж нэгэнтээ эзнээ харчгаад үхмээр байна гэж айлцсны дагуу системийн авилгалын санхүүгийн хөдөлгүүр нь сахал хэмээх эрдэнэ үлэг юм. Тэр эрдэнэ үлэг гэдэг нь од үзүүлэлт. Тэр нуус ноёсны гаргаад тэр. Эзнээ үзчихэд үхмээр байна штэ орхон. Тэр миний эзнийг чи надад нэг үзүүлчихэж. Менежмент харилцааны холбон тоглогч нь баяр цогт. Баяр цогтыг шоронгоос түр гаргасан зорилго нь элбэг дорж улс төр бизнесийн бүлэглүүдтэй тогтоосон холбоогоо сэргээх, ашиглалтад оруулах байсан юм. Намын байгуулалтын холбон тоглогч нь луу ган төмөр. Элбэг дорж анх баяр цогтыг намын даргаар тавихаар төлөвлөж байсан ч сонгуулийн нүсэр ажлыг олбон холбогчоор дамжуулан хийх ёстой гэд лууг дарга болгосон байна. Тэдний зорилго юу юм бэ? Алдагдсан эрх мэдлээ буцаан олж авах, луйвраар олж аваад буцааж алдсан хөрөнгөө нөхөх, ял шийтгэлээс зайлсхийх зорилгодор тэд системээ ахин ажилуулж байна. Элбэг доржийн зааврын дагуу сахлаас төлөвлөгөө, санхүүжилт урсан гарах ба сонгуулийг самрах санхүүжилтийн хувьд гэхэд Баянбазараар дамжуулан баяр цогтоос 20 сая, Цагаанаар дамжин элбэг доржоос 13 сая, Эрдэнэбатаар дамжуулан Эрдэнэлгээс 27 сая доллар, нийт 60 сая доллар гаргахад хангалттай гэж тооцоолсон аж. Системийн холбон тоглогчид. Элбэг доржоос ирсэн даалгавар, зорилтыг хүлээн авч цааш дамжуулан үүргэжүүлэх ажлыг холбоос болох баяр цогт, луугаан төмөр, эрдэнэ нар хүлээн. Тэд бол системийн авилгалын үйл явцыг хурдасгагчид, үр шимийг нь ихээр хүртгсэд юм. Тэдний хариуцсан чиглэл, үүрэг даалгаврыг тогтож харцгаая. Холбогч Сангаж авийн баяр цогт, ардчилсан намын тэргүүндэд дарга. Монголын төрд үнэн зүтгэх халтай гэх үгийг шүүх хурал дээр хэвнэг хэлээ зогсож байсан энэр 1997 онд элбэг доржийн ивэлээр байгаль орчны сайдаар томилогдсон цагаасаа системийн авилгалыг урлах, нөргөх ажилд нь хошуу хуруу нэмэрлэх болсон юм. Баяр цогт элбэгийн ахтаал үнэн зүтгэх нь дээр гэсэн сонголтыг их эрт хийсэн байна. Элбэг дорж энэ чанарыг нь үнэлж эрх мэдлийн хөндөөгөөр байнга чирч явдаг. Албан тушаалгаар харамгүй хангасаар иржээ. Баяр цогт өөрийн үрдийн дагуу сайхан бэлгийн хамтаар огтхон чичгүүр сонжуургүйгээр эрх мэдэлд шунан дурлах, дарга долоох шин соёлыг Монголын улс төрд нэвтрүүлсэн билээ. Элбэг доржийн зүүн чихэнд адын санаа, авилгалын байгууламжийн талаар байнга шивндэг чөтгөр нь чухамдаа баяр цогт байсан гэж хамт ажиллаж байсан нөхд нь нотолдог. Үүнийхээ ачаар 2004 оны сонгуулийн дараа баяр цогт гранд дэвсэл байгуулах талаар инх баярыг ятгахсаар элбэг доржийг ерөнхий сайдаар томилуулж, шанд нь өөрөө засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд болж байв. 2008 онд Монгол Ардын нам сонгуульд олонх болсон ч 7 сарын 1-ний хэрэг явдалтай холбоотойгоор дахин эвслийн засгийн газар байгуулах стандарт бус шийдэл гихчийг тунхаглахад мөн л баяр цогт элбэг доржийн шахаагаар сангийн сайдын суудлыг эзэгнжээ. Элбэг дорж тэр үед ерөнхийлөгч болчихсон байсан бөгөөд оюу толгойн гэрээг байгуулахад гадныханд долдойж сурсан баяр цогч гэдгээд усаагаар мэд хэрэгтэйг ерөнхий сайдад ойлгуулж чадсан юм. Хожим нь баяр цогтын дагуу сайхан бэлэг мөн л элбэг доржийн шахалтаар гэрээг муужруулан дубайн төлөвлөгөө болгож хувиргасан билээ. 2012 оны сонгуулиар байгуулагдсан засгийн газарт баяр цогтыг багтаахыг алт ууийг хүсээгүй тул элбэг дорж арга сэтэж улсын хурлын дэд дарга болгосон байна. Гэвч гай газар дороос гарч Швейцарын банкнд мартаад орхисон 1 сая долларыг нь шүглүүлэгчд илрүүлэх нь тэр.
Баяр цогт өөрийнхөө саналаар ёс зүйн хариуцлага хүлээж улсын хурлын дэд даргын албан тушаалаас буусан ч элбэг доржийн саналаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэв. Улсын хурлын гишүүн, улсын хурлын дэд даргынхаа хувьд бол би энэс илүү болоо ёс суртахууны хариуцлага хүлээж үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэсэн үднээс улсын хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгөөч гэсэн ийм хүсэлтийг бол гаргасан. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуул ойртсон байсан тул элбэг дорж ийм жүжиг дэглэж шудраг дүр эсгэх хэрэгцээ гарсан юм. Баяр цогт энэ талаар хэвлэлт өгсөн ярилцлагатаа ерөнхийлөгчийн сонгуулийн сурчлагын эд үеэр хүчээ авч надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэх тэр үед би чимээгүй байх нь улс төрийн хувьд элбэгээ ерөнхийлөгчөд хэрэгтэй гэж бодсон. Тэрнээс биш илмэгдүүллээ гэд явбал явж болох л байлаа гэж дурдсан байдаг. Ерөнхийлөгчийн сонгуул дуусмагц баяр цогтын хэрэг замхарч түүнийг ахин сайдуулахаар элбэг дорж шуурхайллаа. Шудраг улсын хонглоор алтан уягийг айлгаж байгаад огт сурулмагц сайхан бэлгийг ерөнхий сайд болгоод даалгаврт нь засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар баяр цогтыг томилуулв. Баяр цогт сахал эрдэнэлэг нарын хамсал маш үр дүнтэй ажиллаж Дубайн гэрээг хүүхэлдээ сайхан бэлгээр хийлгэж Эрдэнэтийн 49%-ийг авах тооцоолол гаргалгааг боловсруулав. Ингээд Монгол Ардын намын дарга Инх болд болон алдар тавилгач Бадамжунай нарын дэмжлэгээр 2016 оны сонгуулийн өмнө системийн авилгалын тэргүүлэгч төргүүд мэхээ гүйцээлээ. Эрдэнэт тэдний гарт орж Рио Тинто Монголыг буулгаж ав. Гэвч Монгол улсад ичих нүүртэй иргэдээ бодох сэтгэлтэй улс төрчид цөөн боловч үлдсэн тул Эрдэнэтийг ичгүүргүүгээр булаасан Рио Тинтод бүхэлдсэн хэрэгүүдийг үл зөвшөөрч эсэргүүцсэн тэмцэв. Алалцаа зогсоол ихгүй л одоо наадхыг чи ярих тусам бид нар онголдож юм. Одоо болиоч. Баяр цогтод ялыг нь эдлүүлв. Сайхан бэлэг элбэг дорж нар далайн чанд руу зүхтан гарав. Шүүх баяр цогтод 5 хэрэгээр 10 жилийн ял оноосон юм. Гэвч элбэг доржийн томилсон хонглын шүүгчид хэргийг прокурорт буцаалгаж баяр цогтыг шоронгоос суллуулсан юм. Бүх шатны шүүхээр буруутай тооцогдсон ялтныг дээд шүүхийн амар баясгалан Эрдэнэ улс сүрэн гих 2 шүүгч тусгай санал гаргаж буцаасан нь системийн авилгалын эзэд онцгой бяртаа байсаар байгааг илтгэж байгаа юм. Баяр цогтын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн 3 шүүгчийн нэрийг ихэд нууцлсан ч улсын хурлын гишүүн Ганбаатар, Ан Зориг, Эрдэнэ улс сүрэн амар баясгалан гих нэрсийг зарлаж байлаа. Эрдэнэ улс сүрэн гих Ховд аймгийн Зэрэг сумын гаралтай шүүгч баяр цогтын хэргийг прокурорт буцаасныхаа дараа элбэг доржоос онцгой шагнал хүртэж Гагийн олон улсын эрүүгийн шүүхэд Монголоо суух төлөөлөгч болон оджээ. Түүнийг элбэг дорж дээд шүүхийн шүүгч болгож хэд хэдэн удаа ашигласан бөгөөд хожимын өдөр Монгол төрийн төмөр нудраг буух үед аврах цагираг болгон олон улсын шүүхэд суулгасан байх ч магадaltaй ажээ. Системийн авилгалын холбон тоглогч баяр цогт өөрийгөө цагаатсан гэж ярьдагч огт тийм биш. Хэн нэгэн иргэн ерөнхий прокурорт гомдол гаргахад л ялаа идлэх боломжтой хэвээр байгаа юм. Учир нь шүүхийн шийдвэр гарч буруугүйг нь нотлсон зүйл одоогоор байхгүй. Одоо Гранд Хятадаар даа гэх фракцыг дааган болд Эрдэнэ нартай хамтран байгуулж өөрийгөө улсын хурлын гишүүн болгохоор чармайд суун. Ардчилсан нам доторх даа буюу хуя бүлгийг бүрдүүлж байгаа хүмүүс нь дан хэрэг төвд орооцолдсон, шүүхээс ял авсан, намын гишүүдийн итгэлийг даахаасаа өнгөрсөн, сонгогчдод атлагдсан үл бүтэх этгээдүүд байгаа нь анхаарал татна. Ард түмний сэтгэл зүйг үл тоомсорлон, элбэг доржийн шахалт, ивэлдор, улсын хурлын гишүүний халдашгүй байдал гэдэг халхавчинд орох боломжтой гэж итгээд үйлдсэн хэрэгээ цагаатгахаар өдөр шөнөгүй хор найруулж, хов хутгаж яваа. Холбогч баяр цогт нь элбэг доржийг цагаан, өнөр баяр, Батцаяа, Эрдэнэт зэрэг ерөнхийлөгчийн хамгийн газарт ажиллаж байсан хүмүүстэй болон хуя бүлэглэлтэй холбох үүрэгтэй. Системийн холбон тоглогч Луу Ган төмөр, ардчилсан намын дарга, элбэг доржийн нам руу чиглэсэн үйл ажиллагааг гардан удирдах холбох үүрэгтэй. Луу Ган төмөр анх улс төрд ороод намын ах нар тоогдож өгөхгүй хэсэг явсны эцэст нэг ардчил гих бүлэглэлд багтснаар элбэг доржийн ивэлд орох үе таалгаа нээсэн юм. Энэ үлгэллийг элбэг доржийн шадар хүмүүс байгуулсан бөгөөд хожим нь ихэнх нь ерөнхийлөгчийн хамгийн газарт ажиллах болжээ. 2012 онд тэрбээр элбэг доржид үнэнчээр зүтгэх амлалт өгөн байж
Түүний шахаагаар Алтан уугийн засгийн газарт боловсрал, соёл шинжилх ухааны сайд болсон бөгөөд Алтан уугийг огцруулах ажиллагаанд хүчин зүтгэснийг нь үнэлж, сайхан бэлгийн засгийн газарт үлдээн ажилуулах болсон юм. Боловсролын сайдаар үлдмэгцээ зориг гарган өөрийн төрсөн охин хуланд зээл олгов. Элбэгдэр живэж байгаа юм чин $127,000 зэрэг дээр асуудал гаргахгүй биз гэж тэрээр тооцсон байдаг. Лууган төмрийн гарын үсгтээ сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах тухай А224 тоо тушаалын хавсралтад зээлийн сангийн хурлаар хэлэлцэгдээгүй охиныхоо нэрийг сэмхэн чихэж оруулсан гэдгийг үүрэг гүйцэтгэгч Одбаяр 2023 онд хэвлэлийнхэнд сэмдэлгэснээр шууган үссэн юм. Түүний охин Хулна нь 2016 онд Америк нэгдсэн улсын Брауны их сургуульд суралцах нэрээр төрийн сангаас $127,000 авчээ. Тэгээ тэр боломж угаасаа амар хязгаарлагдмал хэцүү байхгүй. Одоо Америк руу виз аваад нисч очоод тэгээд тэр суудлыг аваад тэнд нь хотел захиалаад Та боловсролын сайд байхдаа хүүхдийнхээ нэрээр боловсролын зээлийн сангаас $150,000 аваад төлөөг байна. Боловсрол хариуцсан сайдын хувьд энэ байж болох уу? Одбаяр Эрдэнэ даргийнхаа даалгавраар хэвлэлийнхнийг турхирсан гэж намынх нь харддаг нь учиртай. Одбаяр нь Эрдэнийг намын дарга байхад хэрэг эрхлэх газрын дарга байсан бөгөөд Эрдэнэд олон зүйлээр барьцаалагдсан асар их хамааралтай хүн ажээ. Охиндоо хууль зөрчин зээл олгосон асуудлын талаар ган төмөр. Би тухайн үед авилгатай тэмцэх газраас энэ шийдвэр ашиг сонирхлын зөрчил болох уу гэж бичгээр асуугаад хариу авсан гэсэн тайлбар өгдөг гин. Гэвч түүний найз Тэмүүжингийн санаачлан батлуулсан ашиг сонирхлын хуулийн заалтаар бол ган төмөр авилгатай тэмцэх газарт бус өөрийн дээд удирдлага буюу ерөнхий сайдаас зөвшөөрөл авах ёстой байсан юм. Саяхан өргөх цэгийн сайтын сэтгүүлч Болортуя Лууган төмөр 75 сая төгрөг өгье. Миний охиндоо өгсөн зээлийн талаар амаа хамигчих гэсэн санал тавьсан тухай нийтэд мэдээллээ. Би 2018 оноос хойш найзалж байгаа найз маань өнөөдөр Ардчилсан намын дарга ган төмрийн үгийг дайж над дээр орж ирж уулзсан. За юу гэж хэлсэн бэ гэхээр 70 сая төгрөг өгье. Тэгээ боловсролын зээлийн сангийн асуудлыг нь битээс хөөжээ. Одоо тийм амар том хулгай биш шүү дээ энэ боловсролын зээлийн сангийн асуудал чинь чи тэгээ мөнгөний аваад дугаал бурчаачтай зөндөөл олон хүмүүс ингээд зээлээ төлөөгүй л байгаа штэ гэж ингэж үг хэлүүлсэн. Эднэр бол одоо үнэхээр одоо ингээд айж байгаа юм байна. Өөрийнх нь зүүдлэгтүүдийн явсан намын даргын суудлыг гар хөлөөрөө дамжуулан мөнгө төгрөг цутган байж авч өгсөн Элбэгдөржийн өмнө Лууган төмрийн хүлээсэн үүрэг нь нэгд Ардчилсан намын дунд олон нийтээс хамгийн их дэмжлэгтэй Алтан уугийг, Ганбаатар, Баттулга нарыг улсын хурлын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх. Дэвшүүлэхтэрээ тулбал сонгогдох магадлал багтаа тойрог руу цөлөх. Хоёрт Хуя бүлэглэлийн гишүүд болон Элбэгдөржийн гар хөл болж явсан хүмүүсийг нэр дэвшүүлэх, намын жигсаалтад дээгүүр оруулах. Эдгээр нь Баярцогт, Өнөрбаяр, Эрдэнэбат, Хурц, Даагамболд, Эрдэнэ, Батцаяа, Оюун цэцэг, Одонгуа, Номин гэрэл нар ажээ. Ардчилсан намын сонгуулийн сурчлагыг хариуцуул гэж Элбэгдөржийн үүрэг болгосон Оюун цэцэг гэх эмэгтэй анхаарал татна. Тэмцэгч Хажидмаа гэх эмэгтэй нийгмийн сүлжээнд даргын хүүхдийг гаргаад л жигсаалтад орох юм уу гэсэн асуултыг Лууган төмөрт тавьсан нь О гэх нэртэй хоёр эмэгтэй энэ гэх нэг эмэгтэй гэлсэн хэмээн гишүүд ярьж байна. Нэг нь Элбэгдөржийн, нөгөөх нь Баярцогтын хүүхдийг төрүүлсэн учраас нэр дэвших төдийгүй сонгуулийн сурчлагын төсвийг захиран зарцуулах эрх олж авчээ. Жигсаалт гэж нэг аимшигтай луйвчдын төрд орж орогнож суух ийм одоо ял наймалцаж их хурлын гишүүн болох нэг ийм аимшигтай зүйл гараад ирсэн байна. Баярцогт, ган төмөр гих мэтчлэн энэ Элбэгдөржийн хүүхдийг гаргасан гих оюун цэцэгтэй хамсаатан болж жигсаалтанд орохыг зорж байгаа. Энэ нэг нам өдөрж байгаа хэдэ хамраан зангидсан нөхдүүдээр бас Ардчилсан намаа гэж харахгүй л дээ. Энэ миний нам. Мянган ардчлагчдын нам. Дарга гарч ирлээ даргаад олддог байсан. Одоо тийм байхгүй. Би тэр намын дараа ган төмөрөд хэлсэн. Уучлаарай одоо гишүүн төвтэй нам. Их хурл нэр дэвшлиг би мэднэ гэсэн. Дээгүүрээ жухам тэрийг дэвшүүлнэ гэд нүд ухаан царайлаад
VIP уулзалт хийгээд гялгар царайлаад хор шаагаад найруулаад яриад яваад байгаа сурагтай байна лээ. Уучлаарай. Би дарга нарын хаалгыг өшгөлж орно. Намаа шинчил цэвэрл. Тэгжээж хоёр намаас зүү хүмүүсээс яг уу. Мороор бол үнэхээр уяас ойлгон орцсон. Чадaltaа бяртаа мөр уралдчихж нэгэн төрүүлдэг. Жигдэрсэн нөхдүүдийг энэ хурдны замд нь оруулнаа. 3. Луугаан төмрийн хамгийн чухал даалгавар нь улсын хурлд олон хуулбал үгүүдээ хамтарсан засгийн газарт багтах юм бол элбэг дөржийн аюулгүй байдлыг хангах, ял өгүүлэхгүй байх нөхцөлийг хангах ёстой гэдэг юм. Ийм байдлаас нь болоод намын ихэнх гишүүд луугаан төмөр нарт туйлаас таагүй хандаж байгаа бөгөөд ийм хүмүүсээр удирдуулж сонгуульд орох хэрэг байна уу гэдэг асуултыг байнга тавьж байгаа ажээ. Луугаан төмрийн боловсролын салбарт тарьсан гай хүүхдтэй зээл олгосноор зогсохгүй. Тэрээр сүглэгмаа гих нэг ардчил бүлгийн гишүүнээр дамжин Саентолог гих шашны харгас бүлгийнхэнтэй холбогдож байв. Тэдний явцуу номлолыг хэрэглээний боловсрол гих халхавч нэрдор Монголын багш нар тэднэр дамжуулан сурагчдад тархах ажлыг өргөн хэмжээнд хэрэгжүүлж байжээ. Германы аюулаас хамгаалах байгууллагаас террорист бүлэглэл гэж зарласан энэ шашны урсгал Оросд маш хүчтэй болсон бөгөөд сүглэгмаа Оросын салбарын номлогчдтой холбоо тогтоож улмаар шашны тэргүүн нарыг Монголд албан ёсоор урьж авчран багш нарт номлол айлдуулж байжээ. Луугаан төмрийг боловсролын сайд байхад төрийн нарийн бичгийн дарга Насанбаярыг Мууны шашинтай холбоотой гэх шуугиан дэгдсэн. Насанбаяр Муунтэй холбоогүй гэж хэлсэн нь Саентологтой холбоотой гэдгээ илэрхийлсэн хэрэг байсан бололтой. Луугаан төмрийн үед Монголын боловсролын системд шашны гажуурсгал нөлөөгөө тогтоогод байсан нь үнэн. Одоо тэд ган төмрийг сонгуул дэмжихээр хөдөлсөн байж мэдэх сэжүр Баянбазраагийн Оросоос оруулж ирэх гэж оролдсон гэх $20 сая байжээ. Намын дарга луугаан төмөр нь хувийн янз бүрийн төвөгтэй асуудлаар бусдад барьцаалагдаж тэдний хяналтад байдаг гэх гишүүдийн яриа их байдаг. Эрдэнэ гэхэд л өөрийн гар хөл од баяраар дамжуулан луугаан төмрийг хаашин ч хөдлөхгүй удирддаг гин. Учир нь од баярт даргыгаа гөлөг болгох хэрэгсэлтэй мэдээллүүд бичлэг зэрэг хадгалагдаж байдаг. Дүүгээрээ занал хийлж суудал дээрээ оршин тогтнодог гэх яриаг намын гишүүд ил ярьдаг. Системийн гүйцэтгэгч элемент Эрдэнэбат. Эрдэнэбат бол сахал эрдэнэ билгийн шууд удирдлагад байдаг хүн. Эрдэнэтийн 49%-ийг сахалт хувьчлах хөтөлт цемент шохоо үйлдвэр. Дархны төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр эрдэнэ билэгт өгөх ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Шүүх Эрдэнэбатын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж ялыг нээлттэй орих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлсэн. Сахал эрдэнэ билэг сонгуульд ардчилсан намыг амжилттай оролцуулахын тулд 6 тэрбум төгрөг гарган Эрдэнэбатын эзэмшлийн залуучууд зочид буудлыг ардчилсан намын офис болгон тогтчулсан. Энэ нь Эрдэнэбатад нөхөн олгор өгч байгаа хэлбэр юм. Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гэжээ. Эрдэнэбат нь Монголын үндэсний дэвшилтэд нам фракцийн уршилтай Дааган булд хурц нартай хамсан ажиллах үүрэгтэй. Хуя бүлгийн гишүүн элемент Дааган булд насаараа элбэгдөржид үнэнчээр зүтгэж яваа. Эдийн засаг, мөнгө санхүүтэй холбоотой элдв ажиллагаанд нь гардан гүйцэтгэгчээр ордог уламжлалтай. Тэрээр төрийн өмчөд аж ахуйн нэгж агентлагийн даргаар тасралтгүй томилогддог байлаа. Дубайн гэрээ болон Эрдэнэтийн 49%-ийг сэм авах ажиллагаанд санхүүгийн гаргалгааг хийсэн гэж үздэг. Шүүхээс ял авсан ч хонглын шүүхийн ачаар хугацаанаасаа өмнө судлагдсан. Нас агсан түүнд элбэг дөржийн хаялгаар төрийн төсөл хөтөлбөрийн дарга болох санаанаас өөр зүйл үгүй. Хуя бүлгийн гишүүн элемент Эрдэнэ. Содном зундын Эрдэнэ улс төрд нэгэн өвөрмөц амжилт гаргасан нь 3 хүнээр дэвшсэн сонгуульд дөрөвт бичигдсэн явдал байлаа. Сонгогчдын жигшил зэвүү дургуг хамгийн ихээр хөдлөгдөг энэ этгээд элбэг дөржийн завраар ардчилсан намыг хаглан бутаргаж хууль ёсны ирэхгүй болгож самарч сарниулсан билээ. Намынхаа дүрмийн дагуу улсын хурлд намаа ялагдуулсан хариуцлага хүлээж огцрохын оронд шинээр тамга хийлгэж зэрэгцээ бүтцүүд байгуулах, хуурамч сонгуул явуулах зэргээр Монголын улс төрийн нэгэн том намыг үгүй хийсэн шалтгаан элбэг доржид олон гэмтэргээр барьцаалагдсанд байдаг хэмээн
намын гишүүд нь тайлбарладаг. Одоо элбэг доржийн шахалтаар улс төрийн идэвх гаргах болж даабүлэгт нэгдсэн. Хэрвээ ардчилсан нам ялвал хууль зүйн сайд болно шүү гэж элбэг доржоос өдөршөнгүй гуйж байгаа нь өөрийн нэр холбогдсон бүх хэргийг зайруулах үнийн хүслээ биелүүлэхтэй холбоотой ажээ. Ичихгүй өөрийгөө хууль зүйн ухааны доктор гэж цоллдог. May I question in English? No. Okay. Югнэ дахиад no, I don't know. No English. Эрдэнийн олон муу үйл бузар хэргийг Монголын сонгогчид цээжээр мэдэх тул нуршиж цаг алдах шаардлагагүй. Системийн хамжигч Батүл элбэг доржид олон асуудлаар барьцаалагдсан. Насан туршдаа базуулж яваа улс төрч. Зоргийн хэрэгт нэр холбогдсон сэжиглэгдэж, яллагдагчаар татагдж байгаад элбэг дорж мулталсан. Одоо элбэг доржийн даалгавраар Монгол хүү илэрэгч уян нарын элементүүдэд идэвхжүүлж бусдын эсрэг төрхрөх Украиныг элбэг дорж дэмжиж байгаа гэж олон нийтэд сурталчлах. Зоргийн хэрэгт элбэг доржийг гүтгэлээ гэж өмөөрөх. Элбэг дорж бит хоёрыг Оросын тусгай алба санхүүжүүлж гүтгэж муулдаг гэх мэдээллийн голлох ажиллагааг явуулах үүрэгтэй. Түүний доор ажилладаг системийн элемент илэрэгч уян гэх эмхтэй бол элбэг доржтой хувийн харилцаа тогтоох замаар итгэлийг нь олж авсан. Улсын хурлын гишүүн болох мөрөөдөлтэй. Элбэг доржийн улс төрийн өрсөлдөгчдийг муучлан гутаах, үтгэж харлуулах ажлыг Монгол хүн нартай гардан гүйцэтгэдэг. Системийн бусад элементүүд. Элемент хурцыг элбэг дорж тагнуулын ерөнхий газрын даргаар томилуулж, улмаар ариун сангийн үед эхлүүлсэн зоргийн хэргийг үргэлжлүүлэн шалгах ажлыг даалгасан. Та бүхэн ашиг сонирхлын зөрчилтэй. Би одоо цааш нь юм ярих хэрэггүй юу? Нөгөө нэг элемент ерөнхий прокурорын туслагалсан Эрдэнэбат нь элбэг доржийн хуулийн зөвлөх байсан юм. Хурцын ажлыг хянуулах, арга зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй томилсон гэдэг. Энэ хоёр хүн одоо улсын хурлд засгийн газарт орж элбэг доржийн цаашдын зам мөрийг засах ажлыг амжуулах ёстой. Элемент Үнэр баяр нь элбэг доржийн авилгатай тэмцэх газар бусад хуулийн бодлооныг гардан гүйцэтгэгч итгэлт хүн агаад элбэг дорж өнгөрсөн 100 луугаан төмөртэй сөүлд бичлэн уулзахдаа бүх асуудлаар намайг Үнэр баяр төлөөлөх болно хэмээн захиж байжээ. Трансгендер баримжаатай гэж хэвлэлээр шуугсан Үнэр баяр өөрийг нь жигсаалтад багтаахыг хүчлэн шахаж баяр цогттой хавсаадан луугаан төмөрийг хэвлэлээр далдуур муучлах ажлыг зохион байгуулдаг. Элемент Батцаяа элбэг доржийн хэвлэлийн төлөөлөгч байсан. Одоо нийгмийн сүлжээ хэвлэл мэдээллээр элбэг доржийг магтах, муулуулахгүй байх үүрэгтэйгээр ажиллаж байна. Нийгмийн сүлжээнд трол баг ажиллуулж элбэг доржийн талаарх сөрөг мэдээллийг саармагжуулах, эерэг ойлголт түгээх ажлыг хариуцдаг. Улсын хурлын гишүүн болох санаархлаа нуудаггүй. Элемент Од баяр нь холбогч эрдэнийн шууд удирдлагад ажилладаг гихч маш олон эзэн холбогдогчтой. Өмнө нь намын гишүүдийн татврын мөнгө, цалингийн сангаар чэжүү аралд мөрөөдө тоглосон гэх хэрэгт холбогдож байсан. Одоо холбогч нарын болон эзний таалалд нийцээгүй хүмүүсийг намын удирдлагаас шахах, сонгуульд төр дэвшүүлэхгүй байх үндсэн үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлэхийн тулд хуулиар заасан эцсийн өдрийг хүлээж суугаа ийм нэгэн элемент ажээ. Элбэг дорж хэнд ч итгэдэггүй унган зангаараа сонгуулийн сурчлагын багт эхнэрийн дүү Болбаатар, түүний хүү Батболд нарыг системийн хамжигчаар хүчлэн оруулжээ. Элбэг доржийн төрөл төрөсөд системд шургалснаар ардчилсан намын нэрээр бусдыг гүтгэн харлуулах, элбэг доржийг магтан дуулах ажлыг энэ хаваржанга хийхнэ. Ийм бүтэц бүрэлдэхүүнтэйгээр схемчлэгдсэн систем эрх сонгуулийг там болгон хувиргахаар идэвхийлэн ажиллаж эхэлжээ. Тэдний ажиллах орон зайг гаргаж өгөх зорилгоо элбэг дорж эрх сонгуульд Монгол ардын нам 20%-аас дээш санал авахгүй. Авбал хууль бус гэсэн зурглыг өөрөө бичлэн тарааж эхэлснийг ерөнхий сайд асан Баяр илчлэн эсэргүүцжээ. Монголын сонгогчид сонор сэрэмжтэй байхгүй бол элбэг дорж асар их мөнгөөр зэвсэглэн асар басар нохтой турхирсаар айсгүй сонгуулийг түүмэртгэр зэхэж байна. Тэрээр Монголоос бүх хөрөнгөө сэм татсаар байгааг саяхан хууль хяналтынхан илрүүлж илчилсэн байдаг. Элбэг дорж өөрийнхөө угсарсан системийн авилгалыг дахин сэргээх аваас монголчууд ахиж өндөөхөөргүй уруудан доройтож мөнхлийн замдаа орох болно.
өөрийнх нь зохиосон үгээр цулмын хүчийг ашиглан их мөнгөөр бороо оруулж алдагдсан нөлөөлөл эрх мэдлээ эргүүлэн олж авахаар шунан дачаадж буй шулмын аримаас болгоомжил монголчуудаа тэдний мэдэлд шүүх хуулийнхан байсаар байгааг бүү март.